Сайн байцгаана уу? Болор сэтгэн хамтлагийн гишүүн хөтлөгч мөхч байна. Хөтлөгчөөр энэ жил хамтлагийн нараа ирсэн байна. Тэгээд өнөөдөр манай студид Монгол Улсын шгшээ багийн U18-ийн тамирчид ирсэн байгаа. Тэгээд бүгд өөрсдөө танилцуулаарай. За сайн байна уу? Намайг Амина гэдэг. Тэгээд би 84 дэх сургуулийг сая 12 дугаар ангид төгссөн. Тэгээд энэ спортоор хичээллээд 7 дахь жилдээ явчихсан. Сайн байна уу? Наг уян гэдэг. Шинэ Монгол сургууль сурдаг. Энэ спортоор хичээлээ 4-5 жил болж байна. Тэгээд шгшээгийн тамирч. Сайн байна уу? Намайг Сувдан Чимэг гэдэг. Шинэ Монгол сургуулийн 12 дараагийн сурагч. Тэгээд чиглэлтийн спортоор 6 дахь жилдээ хичээлж байна. Шгшээгийн тамирч. Сайн байна уу? Намайг Батболдын Хонгороо гэдэг. Би сая 84 дэх сургуулийн 12 дугаар ангид төгсөөд төгссөн. Тэгээд одоо шгшээгийн тамирч юм байна. За сайн байна уу? Намайг Батболдын Номин гэдэг. Би сая Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийг төгссөн. Тэгээд шгшээ багийн тамирчин байна. Сайн байна уу? Намайг Тэргэл гэдэг. Би энэ спорт хичээлээ 4-5 жил болж байгаа. Тэгээд U18 төрлийн шгшээ багийн тамирчин байна. Юу хэдэн оноос бүжиглэжсэн чинь асууж байгаа. Таарээс. Би анх 2015 оноос хойш бүжиглэж байгаа даа хүртэл. Яг энэ спортоор юу? Үгүй, энэ спортоор гэвэл 2021 оноос эхэлж байна. Тэгээд би болохоор 18 оноос хойш яг анхны тэмцээн бас 18 онд болж байсан байхгүй юу? Тэгээд яг 18 оноос хойшоо ингээд тасралтгүй үргэлжлээл яваад байгаа. Би болохоор 17 онд яг энэ спортоор хичээлж эхэлсэн. Тэгээд яг тэмцээнд орж эхэлсэн явдах юм бол 19 оноос хойш тэмцээнд орж эхэлж байгаа. Би бол анх цэцэрлэгтээ 5 настайд анх бүжиглж үтсэн. Тэгээд бүжиглэхгүй байж байгаа. Тэгээд 8 дугаар ангиас л бүжиглж эхэлсэн. Бас дахиад эхэлсэн. Би болохоор 3-4 настайдаа эхлээд балетт явдаг гэсэн. Тэгээд Шинэ Монгол сургуульд орж ирээд дуулан сонгохолоо цэнгийн дэжиг ардын мужгийн дуулнуудыг сонгож явж үзэж байгаад тэгээд 20 оноос эхлээд энэ спортоор хичээлж эхэлсэн. Би болохоор яг 2-3 дугаар ангиасаа уран нугаралт, уран сайхны гимнастик гэдгийг хичээлж байгаад яг энэ спортоор болохоор 21 оноос хойш хичээлж байгаа. Би болохоор цэцэрлэгээс урууланд гимнастик хичээлдэг байсан. Тэгээд яг хамгийн анх энэ спортод төгөл тавьсан гэх юм бол 2019 оны 11 сарын улсын авраг байгаа. Аа, мэдэж байна. 11 сарын 17-нд. Упс. Би болохоор 2 дугаар ангиас болор сэтгэн хамтлагт ороод одоо хүртэл бүжиглэж байна. За тэгээд анхны тэмцээнд орох ер нь ямар шүү байсан guys. Яг амьдралын анхны тэмцээн бол бас амар штэ тий. Сандарсан байлгүй. Нөгөө жижигхэн Монголын нөгөө улсын аварга. Ер нь тэгээ тэмцээнд орох болгонд л ер нь тэгээ сандрал байнгын л гэж. Тэгээ одоо ингээд айгүй олон тэмцээнд ингээд жил болгон л орж байгаа ч гэсэн яг тэмцээний өмнө өдөр ингээл бэмбэгнээл ингээл яах бол гэл. Тийм мэдрэмж надад хүртэл байдаг. Тэгээд би анхны тэмцээнээ ярих юм. Ингээ миний анхны тэмцээн бол амар сонирхолтой заяо. Ингээд баг бүрдүүлэх гэдэг 11 сарын улсын аврагт орохгүй. Тэгээд манай үеийн хүүхдүүдийг бүгдийг бүжиглүүлж байгаа сонголтыг хараад ингээд энийг ав гэд авчихсан байхгүй юу. Тэг чаа намайг аваагүй байхгүй юу. Тэгээд би гайхаад ингээд заа гэд явжаад би бүжиг ингээд тавиад эхэлсэн би бүр голоос нь орж ирж исэн. Тэгээд энэ одоо юун дотор ороод ирчвэ гэж одоо төөхтүүд нь бараг бүжигээ сурцсан. Тэгээд сураад явжсэн. За тэгээд тэмцээндээ орох болсон чи яг нэг 2-7 хоногийн өмнө ч лөө би хөлмийгөө шахаж агаад урууныхаа зөөлөдийг эмтээчтэй. Тэгээд гэсэн чинь эмчид хэлсэн чинь ингээд наадхаа гипсдүүлээд 7 хэдэн хоног бүр гам барь гээд тэгээд бэлтгэлээ хийж байгаа болохоор гам барьж болохгүй гээд би гипсдэлээгүй. Тэгээд тост түрхээд эдгэе гээд тэгээд гэртээ нэг ганц 2 хоног амарж агаад бэлтгэлдээ явсан. Тэгээд яг тэр үлтээгөө тэмцээндээ тэгэл гүрийгээл орсон. Тэгээд тэрнтэй эхний тэмцээн тэгээд 3 дугаар яринд орж исэн. Тийм. Болдог байна. Айлхаврынхаа. Долоо ирлээ. Тийм. Нэг ингэж өөрөө дураа мэдж ингэ шахаж байгаа л тэгээд. Тийм. Миний хол тийм ээ. Дараах нь. Надаас нэг яриад байх юм байхгүй. Би тэгээд хамгийн анхны тэмцээн гэхээр амар хөтлөө сандраал, гар хөл салглал, тэгэл гараал зүрхэлсэн. Тийм.
Би болохоор яг 17 онд анх 17 онд манай сургууль зөвхөн манай партнер бид хоёр ингээд зөвхөн дабл пом-ийн баг байдагс ахгүй юу. Тэгээд бид хоёр яг хоёулахнаа бэлтгэл хийж эхлээд уулын төч 17 онд комьюнити центрийг гаргаад дууссан гэсэн. Тэгээд за яг 19 оны тэмцээнд орох 19 онд яг за одоо ингээд тэмцээнд орно гэж дуудаад тэгээд ингээд бид хоёр орё байжсэн чинь 19 онд манай партнерын бие нүгдөөд тэг бид хоёр тэр жилдээ тэмцээнд орж чадаагүй. Тэгээд дахиад бүтэн нэг жил хүлээж байгаа тэмцээнд орж ирсэн аахгүй юу. Тэгээд тийм болохоор ягаад ч юм ингээд амар удаан хүлээсэн тэмцээн болохоор айгүй тийм гоё байсан. Тэгээд ингээд би бас хажуугаар нь сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг. Тэгээд ингээд сагсны тэмцээнд болохоор энэ ингээд одоо өрсөлдөгч багуудтайгаа ингээд амар юм тэг нэг тийм эв таагүй ингээд харилцаатай байдсан шүү дээ. Тэгэл тэгсэн чинь яг энэ спортоор хичээлж эхлээл ингээл бусад багийнхантайгаа айгуу дотн болоод яг өрсөлдөгч нартайгаа найзууд шиг харилцаатай байдаг нь ер нь айгуу таалагдсан. Тийм. Ер нь манай спортын онцлог шүү дээ, тий. Ер нь амар найрсаг өрсөлдөөнтэй. Би анхны тэмцээн дээр яаж яснаад ингэж санчлаа. Би ингээд 16 хүн яг бөөнөр нэг чирэг эргэж байгаад би ганцаараа нөгөө талаар нэг Тэгээ бас ингээд миний ингээд явдаг ингэж зүрдэг байсан ахгүй гэсэн чинь би бүгнэл ийшиг явдаг байсан. Гэхдээ би яг энд байгаа юм байж биш ингээд хамт агаад яваа буцлагтаа ингээд хамт барилга орж ирсэн. Ингэж санчлаа. Гэтэ би бол анхны тэмцээн дээр яг югаач мэдэхгүй нэг юм орж ирсэн шүү дээ ингээд. Тэг яг ингээ анхны тэмцээн дээр ингээ ерөөс ингээд сандарч мандарч байгаа ч юм байхгүй заяа. Ийм байт юм за гээл тайсан дээр гараал юм хумаа хийгээл ягаач хүү заяа баярлаач хүү нэг тийм юм болооч хүү. Тэгэл яг хоёр дахь тэмцээн дээр л жоохон ухаарч эхэлсэн сандарч мандраад яана алтчул яана манай гэж сандарч мандраа. Уус арга жоохон байсан юм чи 11 10 10 тий. Эхний тэмцээн дээр чинь ингээд өөрийнхөө хийж байгаа нэг зөвгүйгөөч мэдэхгүй буруугаач мэдэхгүй тэгээд нэг юм ямар ч тайс нэг юм сурцсан тэгээд тэрийг алаад байж бодлоо. Алчулгаас чи ялуулсан. Excuse me. Би анхны тэмцээн ярьчих уу. Юу хиттэй байсан сандгүй. Ямар ч тач багнуурт болж ирсэн нь санаж байна. Нэг юм Монгол үжиг үжиглээс юм аа. Гэхдээ бол би яг тэр үеийн сэтгэл зүгөө санахгүй таа л та. Таны ярьж. Миний анхны тэмцээн бол бас Монгол үжигийн тэмцээн байсан. Гэтэ яг энэ спортоор орсон анхны тэмцээн бол тэгвэл юу хийгээд байгаа юм шиг мэдэхгүйсэн ингээд нөгөө нэг бэлтгэл хийх ингээд нөгөө юу хэсэг гэж байдсан шүү дээ. А хэсэг бэсэг гэд. Тэр хэсгээр явж байхдаа юу одоо ингээд бүжиглэж байгаа юм бахтай гэж гайхаад тэгэл гайхсаасан. Гэл гинт ингээд бүжигсэн чинь ингээд баах ингээд шүүгсэр нь харагдахгүй гэсэн бүр ингээд дээр ингээд суудсан. Тэгэл тэр үед юу хийгээд байгаа мэдэхгүй ингээд бүр ингээд хамаг мэдэг алдсан ингээд дараа нь ингээд гарч ирэнгүүтээ бүр ядарч мадрахгүй ингээд амар сонирс. Гэтэ анх ялч юу бүжиглэж байгааг бол ойлгохгүй байсан юм ба тий. Тэгээ Монголд ч бас нэг хөгжөөгөө байсан юм ба тий угаасаа нэг юм хай скуулийн нэг ийм л хийдэг гэсэн шүү дээ. Тэгээ яалчгүй 2022 мом гарч эхлээл овоо юм хийж агаад мэддэгтэй шүрмэс мөрөс зангираал тий татаж батаал. Ер нь тэмцээнээр ингээд амар сандардаг штэ. Би чинь тэмцээнд орохтой харам утаас байхгүй юу. Тэгээ тэр үед линз минз гэж мэдтгүү. Шилээ тайлаа оронгууд хүүхдүүд амар нөө уртлынхаа нөө зэрэгтэл тайзны урд байгаа хүмүүсээ хараад ер нь амар сандардаг юм шиг үү. Тэгээ би чи харам ут болохоор юу ч харагдахгүй. Тэгээ ингээд сандрахгүй амар гоё хийдэг. Юу ч харагдгүй болохоор тэгээд баримж агараад тий. Анхны улсын аварга яриач. Төхөө. Сайн байсан юм тий. Тэм өөр тэмцээн биш юм уу? Одоо манай хэд чи юу байгаа штэ саяхан шигшээгээр яваад ирсэн штэ Монгол улсын шигшээгээр. Тэгээд ер нь бол тайсан дээр гарах ямар хөө байсан. Тэгээд бас дээрэс нь анхны тэмцээнээс ер нь яг ямар хөө байсан бэ олон улсын. Тэрийг яриач. Саяны дэлхийн аварга хөтлөлтөөрээ би юу бэртэлтэйс ахгүй. Тэгээд нэг алдаа хийсэн болохоор яг юу тайзан дээр гарахаасаа өмнө хөлдөг татсан юм лээ. Тэнгүүт нөгөө мэдээгээ алдаа авчингууд эргэлт мэргэлт ер нь жоох аюу гүйтсэн. Тэгээд юу дараагийнхаа нөгөө 3 удаа тайзан дээр гарсан. Тэгээд эхнийх дээрээ тэгэж алдаал нөгөө хоёр дээр болохоор гарччихгүйт л араас нь цэцчихсэн болохоор гайг байсан. Тэгээд дэлхийн аварга хөтлөл юм хэр айгуу тийм гоё. Тийм гарч ирээд уйлмарч юм шиг болд юм л шүү дээ. Юм сонио. Нэрээ амар сонио. Ингээл нэг тийм нэг л хоосон болоод ч явчих шиг нэг тийм сонио. бүхэн дуусчихна. Бүх ингээд дуусчих юм уу? Эхнээс нэг хэлж болохгүй гэж юу гэд.
Тэгээд миний анхны одлуусан тэмцээн бол тэр 22 онд л бас их яваргасан. Тэр бас нэг юм мэдгүй жоохон л 8 дугаар анги хөвгт байсан. Тэг өмнө нь Азийн авраг байгаагүй юу? Байхгүй шууд. Шууд л авраг маа. Би тэр өөрөө ч Би бол айгүй сайхан үе шаттайгаар хэлж нээлттэй тэмцээн тэгээд Азийн авраг тэгээд авраг тэгээ авъя. Тийм. Тэг би ч бас тавтай адилхан бас айгүй стараалтай явсан юм биш үү? Яа. Тэгээд 2018 онд төлөө Japan Open гээд Азийн аврагт бивж байсан байхгүй юу? Тэгээд тэр үед хамгийн биш үү? Зүгээр Japan Open юм биш. 18 онд. Тэг 18 онд тэгээд тэр үед би бас тэгээд сайж бүжгэлтүүч байлаа. Тэгээд нэг амар сайж биш байлаа заяа. Тэгээд тэгсэн тийчээгээд бас амар олон шинэ багийн хүмүүс байсан байхгүй юу? Шинэ амар холилдсон олон улсын тэмцээн чинь. Тэгээ ингээд бүгд ингээд байр зоон гэдэг ингээд игнэ болоо зогссон байсан заяа. Тэгээд тэгсэн чинь хамгийн амар яг өндөр намаараа би голон зогссон цаа. Тэгээл яг байр зогссон чинь би яг голон зогссон шүү дээ. Яа тэр үед би тэгээд юу ч мэддэг өөрхийн амтан тэгээд ингээд югаач мэдгүй амтан гол зогсож үлээ чаавас. Тэг миний хувьд болохоор би яг 22 онд анх Азийн аврагт явж байсан байхгүй юу. Тэгээ 22 онд явахдаа болохоор нөгөө түрүү ярьсан манай партнер бид хоёр яг дабл фам төрлөөр орж исэн. Тэгээд тэр үед чинь бид хоёр яг улсын аврагт 2 удаа л орсон байсан. Тэгээл яг анх удаа олон улсын тэмцээнд явж үзэн гээл тэгэл тэгсэн чинь манай аав ээж хоёр Таиланд гэх юм бол Таиланд руу бол явуулахгүй идэрчээстэй хүний намайгтай амар газар мазар гээд тэгээд тэгсэн чинь Тэмүүлэн ээж аавнаас төвшөрдөг. Тэгээд бид хоёр чинь хоёр тал дээлжилж очиж нэгнийхээ гэрт очиж гуйгаад эхлээ манайх руу орсон юм аа. Тэгээд тэгсэн чинь ээж ингээл Тэмүүлэн гарчаал амар ингээл за гэл тэгэл байжсэн чинь аав орж ирснэ Тэмүүлэн бид хоёр хоёулыг нийлүүлээ хөөгө гаргасан байхгүй. Тэгэл юу яриад байгаа явахгүй л гэсэн бол явахгүй гэ тэгээ хөөгө гаргацсан. Тэгэл за тэгвэл манайх худлаа минь одоо эхлээ танайх руу оръё. Тэгэл Тэмүүлэнгийнх руу явж ороод тэгэл тэгсэн чинь Тэмүүлэнгийнх рүү тэгтээ эхлээд явъя гээгүй юм байна. Яг байжсэн чинь Тэмүүлэн за тэгвэл би харьлаа гэд. Тэгээ байжсэн чинь Тэмүүлэн ээж над руу залгаад тэг ингээ байна уу ингээ Тэмүүлэн гэрт уйлаад байна. Чи орж ирээд нэг аргадаад өгөөч гэдэг байхгүй. Тэгээ ороод очсон чи аавтайгаа ирэлтсэн гэд. Тэгээд бид хоёр ааваас нь уйлж гуйгаад хоёулаа нийлчээд өөдөөс нь орж гуйгаад. Тэгээ арай гэж Тэмүүлэнгийн аав ээжийг зөвшөөрүүлчихээ. За би одоо яаж аавыгаа зөвшөөрүүлэх вэ гэж одоо байжгаад орой гэрт очиод шууд өдөөс нь бослого зарлаад. Тэгээ шууд явуулахгүй юм бол тэгээ болчих би ер нь бүх юма хийхэ боллоо гэх. Тэгээ цонхны тавсан дээрээ гараа суудсан. Тэгээ цонхны тавсан дээрээс бараг 2 хоног буугаагүй байхаа. Тэгэл тэнцэнэ уйлаа суугаад байсан. Тэгсэн чинь аав нэг юм яасан юм мэдгүй. За энийг одоо явуулахаас гэж бодсон юм хурж ирээл. За юундаа уйлдгийг юм мэдлээ гэж тэгэл тэрнгүй би идэхгүй явуулахгүй бол би юу ч хийхгүй гэж хэлээд байгаа юм шүү гэж. Тэгээд тэгсэн чинь ингээл за тэгээд одоо явхаас та одоо багштай чи ярий гэж. Тэгээд анх явхаар болсон юм. Тэгэл бид хоёр чинь угаасаа ингээл анхны олон улсын тэмцээн болохоор очиод харсан чинь ингээл амар лаг хөхтүүд. Тэгэл ингээл дунд нь орол амар шок нь орол хөөхин чи ийм спорт байсан юм уу гэж бодоод анх бол тэр амаа ангаад шүү дээ. Харин тий очоод Япончууд эдрийг хараад бүр амар шок нь орол. Тэгэл за хоёлынгийнх нь ч байранд орох чударлаа. Тэгэл одоо яах вэ? Чадхаараа хийгээл бууж ирээгээл. Тэгэл тайсны ард юм яриад байж байгаа л битэр чинь бүр ямар сандралгүй заяа. Угаасаа байранд орохгүй юм чи ямар амаатай ингээл. Тэгэл гараал чадхаараа хийгээл бууж ирээл. Тэгэл тэгсэн чинь шагнал гардуулах юунд төхөөл эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ахагч нарын багтаа хамт явж исэн. Тэгэл би тэдийг хоол идэе мэдээ гэж дуудаал. Тэгэл яг хоол идчихсэн чинь за танай хоёрыг чинь шагнал гардуулах болж шүү гэл. Тэгэл тэгсэн чинь намгаах шарчаад яах юм очих юм уу яах юм гэл. Тэгээд бас битэр чинь тэнцээ бас цаанаа нэг медаль авцсан ч юм бэлөө тэгээ бас гайхаж байгаа шүү дээ. Тэгэл очие л доо гэл тэгэл битэр хоолоо хаяал багшиг дагуулаад явсан. Тэгэл очиод сууж исэн чинь за ядаж 3 дугаар байр гээл амар битгэрч ингээл гар мараа хоорондоо ингээл нийлүүлээд ингээд суужсэн. Тэгээс чи 3 дугаар байр байдаг бай.
Тэгэл ингээл гаран суулраад 2 дугаар байр гэж чи байдаг вэ? За волейбол гэж нэг харсан чинь манай багш мөрөг уцаар оролцсон сууждаг байхгүй. Тэгэл за худлаа мэн дөө гэж хэлсэн чинь 1-р байр гэж тэгсэн чинь бит хоёрыг дууддаг байхгүй юу? Тэг би ингээд амар гайхаад яг дуудсан уу гэж бодоод дээдсэн чинь ингээд тэмүүл өмөр ингээд юм сонин царилт ингээд шал өөрч шаарддаг. Амьдралаа бодсон сууждаг байхгүй. Тэгэл би хоёулынгийн дуудаад байна. Хоёулаа гарыг гэдгсэн чинь хоёулаа гарьяа гэдгсэн чинь нэр юм уу гэж би үгүй гарыг л та гэж чирж гараад тэгэл бид хоёр чи амар баярлаа. Тэгэл тэмүүл чи медаль авч явахдаа уйлж мөйлээ. Тэгэл бид хоёр буцаад хүрээд ирсэн чи манай багт энэ бах байдгаар уцаар сууждаг байхгүй. Тэгээд бид хоёр нөгөө медаль барьчаад багшаа гэж тэгсэн чинь харцаад бүр ингээ гайхаад юу юм наач юм. Үгүй юу гэсэн автомат медаль гастай гэсэн чинь харж ирсэн аа. Дурсгалын медаль юм уу? Үгүй бид хоёр нэгт орчод байна гэж тэгсэн чинь нэр юм уу гэж гинт босч ирж баярлаа. Тэгээд ерөөсөө байранд орно гэж ерөөсөө бодоогүй байж байгаа. Тэгэж медаль авах бол айгүй гоё байсан. Тэгж медаль авах айгүй гоё тий. Харин тий. Ерөөсөө юм төсөөлөөгүй байж байгаа л. Тийм. Тэр тэмцээн бол айгүй гоё байсан. Чиний 17 оноос хойш гээд байгаа чинь Тэмүүлэнд 2 юм уу? Тийм. 17 онд яг Тэмүүлэн бит хоёрыг гинт дуудаад. За. Тэгэл нэг юм байна хийгээд үзээ. Төвчөлөө үеэлүүд илүү. Гүү. Юу л зүгээр нэг сургууль. За. Хажаа ингэ. Дипитер жаах нэгэнд амар дург байсан юм уу? Тэгээ яг тэр үеэр нөгөө Төвлэн хоёр яг ингээд Ази аваа явцсан байх үед ингээд ер нь бол одоо манай сургуулийн багийн хамгийн том 2 гишүүн байсан байхгүй юу? Тэгээ бид нар чинь ингээд өстө нэрээ манай сургуулиас анх удаага Азад яваад тавсан гэж амар баярлалаа. Бид нар чинь ингээд нөгөө нэг тус авахгүй хүлээгээд байгаа зааланда. Тэгэл амар хүлээгээл өстө нэрээ заалаад чимэглээл бараг улаан юус буулгаж өстө нэрээ өндөр мөнгө зогсоосаад гараад хажууд чинь нийлхөр ороод өстө нэрээ баа тортой дүүр хоол аваад тэгэл өстө нэрээ тийш яваал тэгэл натуур орж нэг юу лээ шармаар хааж маавал ер нь бол амар хүлээлттэй юу лээ баярлж ирсэн. Тийм. Тэгвээсээ дээр чинь 11 баг байсан байхгүй юу? Тэгэл яг үндэ байранд орно гэж юусоо бодоагүй. Тэгээ хүрээд ирсэн чинь багийнхны гараад ер нь амар гоё байсан. Сургууль дээр буугаад ирсэн чинь тэр чинь ингээл амар ядраал бууж ирж байгаа штэ онгоцноосоо. Тэгэл тэгсэн чинь нэг машин суулгаад сургууль руу дагуулсан явчихдаг байхгүй юу? Тэгэл яах гээд байгаа юм бол гэж сургууль дээр буугаад утсан чинь ингээл сургуулийн үүдэнд ингээл май сургуулийн бөөндөө чагсаа зогссон. Тэгэл ингээл улаан ирсэн дээгүүр ингээл алхаж байгаа юм чинь тэгээд тэгэж сургуулаараа өгтүүлж орох бол айгүй гоё юм лээ. Тийм шүү дээ. Хамт олон гоё яхад айгүй гоё л та тий бас өөрөө. Тутах нь өөрөө гоё л та гэдэг шиг. Тэгэл ингээл Азиагийн дараа авцсан гээл настаа нэрээ амар болцсон гээл тэгэл бид нар чинь өнөөрөө ярьж байгаа ер нь бол дэлхийн аргыг сонгохоор шийдээ. Тэгээд багаараа ер нь нэлийн удаан бэлтгэл хийж эхэлсэн. Ер нь бол нэг дэлхийн аргад явахаар шийдээд үү? Тэгээд нөгөө нэг жил гарan бэлтлээ. Тийм нэг жил гарan бэлтэж байгаа 2023 оны дэлхийн арга тийм. Тий. 23 оны дэлхийн аргад явъя гэж дөрөөд. Тэгээд бид чинь бүр уулын бидэд ингээл үз мэдсэнд ороогүй л байгаа штэ. Тэгэхээр авчаал амар явна гэдэгт амар итгэлтэй тэгээд кампд очиж бөөндөө байрлаж бэлтгэл хийж мэгээл. Үнэхээр амар зэн бүр жил бэлтсэн юм штэ тий. Нилийн удаа бэлтсэн. Гэтэ бас гадаадын тэмцээнд явахтай гэж зэрэгцүүлээд визний асуудал амар хэцүү гэдэгтэй. Яг явъя гээл тэмүүт виз гарахгүй. Нэг нь гараал. Нөгөөх нь явах ирсэн тэгэл ингээ виз чихөө нэг юм дотор сонирхол болоо. Тэгэл энэ яваад цагийн хүн чиглэн визнэж ороогүй. Тэгэл ингээл язаа нэг төхүүлж визний цаг нь баг болохгүй. Цаг ч болохгүй. Тэгэл визэндээ орж эхлээл нэг заримынх нь гарлуу ялаа бүгд гаргалуу. Бүгд ороогүй. Визний цаг ороогүй мó. Визний цаг болоо. Тийм, визний цаг болоогүй. Тэгээд за одоогаас энэ хударчлаа гээл тэгээд дараа жилийн тэмцээнд явъя маа гэсэн чинь манай багийнхан нэлээд шантраад ер нь нэг жил бэлдсэн юм чинь тэгээд хүүхдүүд ер нь нэлээд шантрын штэ. Тэгээд гараад хүүхдүүд манай баг ер нь барыг тарах талтай ер нь хөндөжсэн. Тэгээд дахиад эслэл чалгаруулалт зарлаад тэгээд дахиад бага бүрдүүлчихсэн. Камп дээр байхад чинь
уул нь ингээл багш бол явахгүй гэдгийг мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээ худлаа ингээ бид хэдэд хэлэхгүй ингээл бэлтгэлээ ороолгаа. Бид хэд чинь тэнцээг өөрхий явах юм байна гэж бэлтгэлээ игээл амар гордоос юм. Тэгэл амар хийгээл байдаг. Тэгэл тэгсэн чинь нэг яг сүүлийн 7 хоног уу яалчгүй багшийн ингээл эрчим суулраал тэгэл ингээл зарим бэлтгэл орж мархаа болоо л тэгэл тэндээс эхлээл за ер нь явахаа болцсон юм байна да гэж бодоол. Тэгэл камп дээр бүгд явж чадахгүй гэдгийг мэдээл нэг хэсэг нэгнийгаа тэрвэрж баг 2 хоног уйлсан уу яасан тэгэл за тэгээ одоо болохгүй мэн дөө. Төөс хэцүүлтэй. 2 дахь удаага явахаа болчихоор бас нилээн. Тий. Сэтгэл санааны хувьд нилээл чанга юм бэл. 2 дахь удаа. 2 дахь удаа байсан. Гүү ихний удаа. Эхний удаа л үү? Тийм. Тэгвэл одоо ер нь бол нэг дэлхийн арга явъя гэж аав ээжээсээ гуугаад 7 цаг нэг ингээд орныхоо буланд ингээд доош харж уйлцуулжсэн бол амар хэвэн. Нэр өдөржингөө л уйлжсэн. Тэгэл хамгийн ихний миний бол олон улсын тэмцээн гэвэл 24 он дэлхийн авраг. Тэгээд тэрэн дээр бас ингээ багш намайг хамгийн урд ингээ 3 цагийн савлт ингээ савдаг тийм хөдөлгөөн хийлгүүлчихгүй юу. Тэгээ чи яг савхуу чадахгүй гэхээр наа чаднаа гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээд амар азандаа найдсан. За тэгээ савал савчих байх тоо гэж. Тэгсэн чинь яг өндөө л тайзан дээр тэгээ саваагүй хөрөөлцөд. Тэгээд гараад одоо яг багштай амар алуулцөө ингээд алуулчлаа даа гэж одоо хэлсэн чинь багш тэгтээ гайгүй л байсан гэхгүй. Тэгэхээр ер нь азандаа найдаж болохгүй тэгээ сайн бэлтгэл хэрэгтэй байна да гэдэг тэгээ ойлгосон. Гэтэ яг ингэ заримдаа яг азар ингэ болцоод идэг гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө чадцсан гэдэг одоо. Тэгээ болцсон шүү гэж. Тэгэхээр бэлтгэл дээр яаж чинь тайзан дээр л яг тэгж хийдэг л дээ тий. Та эднэрээ бэртэл мэртэлч хэрэг нэлээл хэдүүлээ бэртэлтэй л явдаг та тий. Би чинь юу саяны шигшээгээр яг уу ер нь бол би шалгаруулалтанд ороод яг шишээ багтаа орсон байсан ч гэсэн ер нь бол аавч хоёр санхүүгийн асуудал ер нь хэцүү байна. Тийм болохоор явуулахгүй гэдэг тэрэн дээр сүссэн. Тэгээд бүр 4 сарын хэрүү 3 сарын сүүлээрөө холбооноос над руу залгаад тэгээд ингээд юу тамирчдын ингээд тез дааж байгаа чи ингээд аавч тэгээ ярилцаад үзэхгүйгээд тэгээ би аавч хоёр төр очил. Тэр үед дааж байгаа. Тэрсэн чинь тийм үү тез чийдэлээ гэл тэгэл $10,000 гэж эндээс ингээд тэд ингээд хасагдчих юм байна ингээд та очиод холбоон дээр очиод уулзаад үзэхүү гэл тэгсэн чинь аавч хоёр очиж уулзал. Тэгэл тэгснэ за маргаашнаас бэлгэлдээ яваарай заа юу гэл гинт түрээд өгөхгүй юу. Тэг би ерөөс ямар ч тийм бодлого байсаахгүй юу. Зүгээр очиод уулзаад үзчих гэсэн болохоос яг аавч хоёр явуулна гэх дээрээ баттай тэгээд шийд гаргачихна гэж би бодог байсан. Тэгээд яг ингээл бэлтгэлдээ ороод гисэн чинь ерөөс амьдралдаа нэг ч харж байгаагүй өсрэл эргэлтэн хийх болчихгүй юу. Тэгэл ингээл заалны ингээл нэг талаас нөгөө талгаа ингээл явангууд ингээд амар олон нэг тийм нэг адуу мөрөн дотор би ганцаараа пони яваад байгаа юм шиг мэдрэмж аваад амар хэцүү цаа ингээл хүмүүс ингээл амар ингээл юу свич дээр амар задалдаг зөө тэгэл тиймгүүт миний ерөөсөө свич дээр гардгүй бүр нэг газраас нэг хүндирч ядсан ингээл яваад ангууд надад амар тэр үед ингээд сэтгэл зүй амар шин ингээл ялч ингээд юу манай багийнхан мэтлэрээ хаасан юу 1-2 сараас эхлээд хүчний бэлтгэл энэ эзэн ингээд арай нэг над шиг ингээд ямар гэртээ ингээд хөвчсэн биш арай нэг өөр байгаа байхгүй юу. Тэнгүүд би нэг ганцаараа л нэг болохгүй байгаа юм шиг санагдаад. Тэгэл тэгсэн чинь юу яагаад миний түүх болох байгаа гэсэн. Нэг хэсэг чинь ер нь одоо ч гэсэн л дээ. Яг энэ хэсэг. Тэгэд юу минийх 100 байх болохгүй гэсэн чинь Монголд 100 болохгүйсахгүй. Тэгсэн чинь Америкт ч баруун болох байлаа. Тэгээд би ерөөсөө тейп нагаал юу хөлдөгчцээ л яваад. Гэтэ одоо ч гэсэн яг тийм зүгээр бол биш. Бид нар бол тейп хөлдөгчтэй бол найзалдаг л та тий. Гэтэ бид хэд чи ихэнх нь өвдгөндөө айгу асуудалтай тий. Ер нь өвдгөнд маш их асуудалтай. 24 оны дэлхийн аврагаас эхлээл яг өвдөж тий тий. Би яар байж өгдөг гэсэн тий. Тэгэл тэр чинь авчиад үзүүлэхээр яалтчгүй багада жил хагас гам байр гэдэг байгаа байхгүй юу. Тэгэл хөрхий тэгэл тэр чинь дуртай юм болохоор гам барьж чадахгүй шүү дээ. Тэгэл нөгөөдгөө хийх гээл тэгэл хөрхий амхандаа тэрүүхэн тэндээ өөрөөрөө тэр тейп нааж болгоол өвдөгний амгаалт зүүж болгоол тэгэл одоо ч гэсэн тэгэл модель юу чи. Тэгээ ингээ бодохоор бас олон улсын тамирчид бас амар байгаа шүү тий. Яаж олон тэр олон зүйлийг тэгж явдаг байна. Би бас сүрддэг шүү дээ. Гэхдээ бусад улсын тамирчид яалчгүй ингээд нэг юм
арай өөр. Учраа олцсон ингээд арай л нэг өөр харагдаад байдаг шүү. Ер нь л тийм байгаа ч гэсэн. Ер нь л цаанаас нэг юм тийм цаад өөр хагаад идэв юм тий. Муунд авд юм бүү. Гэтэ бидэд бол айгуу сайн байгаа. Монголтой бол тий. Монголтой бол айгуу сайн байгаа шүү дээ. Аргагүй шүү дээ. Дэлхийд төгжөөд 100 гаруй жил болсон юм чаа. Тэнгүүт Монгол төгжөөд одоо бараг 10 жил ч болоогүй шүү дээ. Тий. 10 жил руугаа төхөөл яваад байгаа шүү дээ. Тий. Тэгж яагаад хэдүүлээ дэлхийн харахад тайсан дээр гарсан байдаг ч юм бас болж байгаа байхгүй юу юм бол. Та босод багийн тамирчтай ер нь хэр байдаг вэ? Хэр тутан байдаг вэ? Ер нь мэдээ дагалцаж магалцал. Тэгэл ер нь гоё л байдаг шүү дээ. Ер нь гэхдээ юу яг тэмцээнээр бидэд ер нь босод спортоос ер нь ялгардаг онцлог нь болохоор бидэд яг ингээ өрсөлдөгч гэж харахгүй зүгээр ингээд нэг спортоор хичээлж байгаа тамирчин гэж нэг хардаг нь тийм гоё. Тэгээд нэгэнтийг аягүй тийм дотно байдаг. Энэ нөгөө багийн бай тамирчин гэж тэгсэн гэдэг ах юм байхгүй. Тэгвэл очиад өө сайн уу мэн үү гэл тэгэл медаль зүүц явж яхад нь амжилт ямар мундаг юм баяр үргээ гэл тэгэл хэлдэг. Тэр нь аягүй гоё. Ер нь нэг тэмцээнд ороод нэг танилын үрэг нэг хоёр дахин хэсгээс гарч ирсэн. Тэгээд Тэстэй. Би энэ жилийг таньж байна. Юм таньдгүй. Тэгээд давхар бас яг энэ спортоор дамжуулаад амар гоё ихч дүүсийн нөхөрлөл, шинэ хүрээлэл ер нь айгүй нэг тийм амьдралын найз дүүнэр их гарч ирдэ шүү дээ. Манай одоо шинэ жаа. Битэр чин 2025 те 5 онд битэр шигшээ баг болж бас ингэж явж исэн байхгүй юу. Тэгээд битэр чин бас их татна. Их татна. Тэрс миний өвдгийг өвдөхөр аюу өргөн сэтгэлтэй орой амар унтах гал нойрмог орондоо хөвцөж байгаа юм босч ирээл за элийн өвдгөө гаргаад иргээл тэгэл барыг шүнжэнгөө барьж хонон тэгэл маргааш нь тэгэл ялчгүй гайгүй болоод байдаг юм да. Нарыг ихч барихаач гайгүй болоод байдаг. Гэтэ гоё ер нь тэгээд олон тэмцээнд явах тусмаа л энэ спортынхоо сайхныг мэдрээл. Би энэ жил тэгээд бас яасан байхгүй юу? Оюутны дэлхийн орох дагуудаа явж үзээд. Тэгсэн чинь нөгөө нэг яалчгүй багасаа энэ спортоор хичээллээд айгүй багасаа явсан болохоор гинт оюутан гэдгсэн чинь гинт айгүй хөшөрснөө ойлгож байлгал тээ. Яна одоо ингэ тамирчны одоо юу тусгаж байгаа юм бэ штэ? Карьер тусгаж байгаа юм штэ гэл. Нэг айгүй нэг тийм бас хэцүү бодол орж ирсэн. Сая оюутны дэлхийн орч явсан гэдгсэн штэ. Тэгж яхад Японочд бүр аргагүй бүр амар мундаг агаад болдгоо. Бүр арай дэндүү мундаг агаад болдгоо заяа. Тэгэхээр Зана битэр Монголоос Golden Globe-ийн баахан шоколадууд аваад ирсэн байхгүй юу? Тэгээд бүгдийн битэр ингээд нөгөө нэг ягаад тэмцээн дуусны ардаас нөгөө нэг юм бидэд нөгөө юм хамаагаа сэлцсэн штэ. Та сая жамахт өвчөд ирсэн юм тий? Тийм. Битэр өвчөд ирсэн байхгүй юу? Би тийм байгаа харсан зараа бат. Тэгээд нэг тийм юм солилцдог нэг тийм юм болд нь штэ. Тэгээ битэр тэрийг мэдээд Golden Globe-ийн баахан юм шоколад аваад ирсэн байсан. Тэгээ битэр ч нөгөө дабл папароос орсон штэ. Тэгээд яг Японы тэр даблтай битэр ярилцж байгаа. Тэгээд яг хипхопын багуудад ингэж тэр шоколадаа гэж өгсөн бидий. Тэгээд амар хөөрхөө ажим ажигаа дараа нь солилцоо. Тэгсэн чинь амар хөөрхөн заяа. Чатаар орж ирч мэрснэ. Хэдүүлээ амьдралын найзууд болцгоо. Хэдүүлээ цааштай хамт байцгаа. Эгэлээ амар хөөрхөн юм бичээд байсан амар хөөр. Тэр нэстэй хөөрхөн байсан. Би анхны олон улсын тэмцээн чинь 23 онд Japan Open-д орж ирсэн байхаа. Тий. Тэгээд босод багийнхнаа би өөрөө сайн мэдгүй. Тэгээ одоо энэ юу мэрч юм дээ. Юу энэ хүнтэй амт цог явж исэн юм байлээ. Тэ. Амар хэцүү. Одоо л мэдчихэв. 3 жилийн дараа л яг хүүхдээ ордныхонтой цуг явж байгаа мэдж байгаа байхгүй юу. Тэгснэ энэ охиныг хүүхдээ ордно гэдэг мэдэхгүй. Хүүхдээ ордноос ганц л хүн тань нэг ганц хоёр л. Тийм байгаагүй. Гэтэ 23 оны Японы тэмцээн бол тэгэл амар байсан. Нэг амар юм болсон юм ингээ. Бид нар манай хүүхдийн ордны баг болохоор жаз тэгээд хай кик хоёр төрлөөр. Биш жаз, пом төрлөөр орсон. Тэгээд
Пом болохоор яг эхлээд ш дараа нэсэн. Тэгээ эхлээд жазаа бүжиглсэн чинь ингээд дунд нь нөгөө i5-ийн үнийх нь нөгөө дунд нөгөө чат ирээд аян дундаа зогссон байхгүй юу. Тэгэл бид нөгөө талбай дээр ингээд бүжиглэж байгаа шүү. Тэгээ нөгөө аян зогссон. Тэгээ цаашаа яв гэдээ хахад нөгөө хэд ингээд явахгүй зарим нь ингээд зогссон. Тэгэл яг тэрэн дээр нэг жоохон хэсэг алдаа гараад тэгэл яг жоохон тэр нь жоохон санаа зовж исэн. Тэгээд одоо яана гэж бодчихсон чинь. Юу манай хамт болохоор хипхопор орж байгаа байхгүй юу. Яг манай өрсөлдөгчнөр амар л байсан л та. Тэгээд нэг юм харах хувцастай Япон баг заяа. Яг хитэн насны төрөлд орж исэн бүүмэт. Гэтэ ямар ч нэг ансамбл нь бүр амар. Октоудараа юм техник заяа. Эндгүй нэг юм шин техникүүд амар харагд. Тэгээд Япон юу яалчгүй амар гоё. Юу гэдэг яг үзчихсэн аахгүй тэг бүжиглэх байхдаа бас багд үзэж байхдаа Японы хомж тэр тэг ингээ бүх ингээ орж байгаа төрлүүд нь бүр амар хипхоп төр мөртөл. Тэжээлэгч байхгүй юу? Ямар амар юм бэ? Яаж ийм болноос гэж. Тэгээ надад бас яг олон улсаас бол грек тэгээд Япон тэгээ угаасаа Америк энэ гурав амар таалагддаг. Ер нь юм бүр амар супер. Яаж тэгж амар байд ингээмэр. Ер нь тэр гурав айгуу супертэй. Та хэд явд? Тэгээ Япон Америк. Япон Америк хоёрыг хайрлаа. үзэж данслаа даа. Яаж ч дээд нөө байхгүй тий. Ой юу та хэдэн багш нарын нэрийг асуух юм шүү. Би ч юм бол Алтан заяа их явах шүү дээ. Алтан заяа. Шинэ Монгол сургууль 2 багш ядаг Булган тэгээд их хамгаалсан. Манай 84-ийн багш, манай багийн багш болохоор урт насангийн багш гэдэг. Манай багийн багш 2 багш байдаг. Тэгээ сумын гэрэл тэгээ болорт 2 багш. Би ч бас хажуугаар жоохон багшаа рекламцчихгүй. Манай багш чинь арга сургуулийн уул нь бол бүжгийн багш бол биш. Гэхдээ юу Монгол хэл уран зохиолын багш байхгүй юу? Тийм, амар уустай. Тэгээд оюутан багтаа галчууд бүжгэлдэг байсан гэсэн. Тэгээд 2018 он тэмцээн болоход нь одкогч холбогдсон гэж байгаа тий. Тэгээд ийм тэмцээн болох гэж байна тэрэ болоод тэгэл манай багш чинь уул нь шал өөр чиглэлийн юм байж гэж тэгээд одоо ингээд мундаг тэмцээн багууд аваад ингээд явж байгаа юм да. Тэр амьдралаа төсөөлсөн шүү. Өө би нэрээ багшаа нэрийг хэлээ л да. Гөөстөн зүйл амьдрал. Тийм шүү дээ. Танаа багш чинь шавьд манай багш. Юу. Манай багшийг Бат Эрдэнэ гэхгүй юу? Яг мэдгүй нь мэдээд авчих. Юу лээ. Дугуйр сүрэнгийн Бат Эрдэнэ. За тэгэхээр таад маань 2026 оны шигшээ багийнхан шүү дээ. Тэгээд яаж тэр олон тамирчид дундаас шалгарч тэгээд хэрхэн яаж юу яг явж исэн юм. Ер нь замнал нь хаанаас эхэлдэг вэ? Эндээс. За чирлидингийн холбоо ингээд дэлхийн аврагт уунал чирлидинг төрлөгцөөсөн байхгүй юу. Тэгээд тэр төрлөөр нь явж үзээгүй юм чинь явж үзье гэж бодоод тэр нь бүртгүүлсэн чи ирээд том татсан. Тэгэл нэг шалгаруулт. Гэтэ би тэрнгээр нараа үлдээ. Тэр чинь манай багш юу групп руу юу холбооны пост яг би постыг харцаасахгүй. Гэтэ би ер нь жоохон хайгаад ирсэн. За тэгээд юу айгу бол орохгүй тэгээд яшиг бодчихсаахгүй юу харцсан байж. Тэгээд гисэн чинь багш за маялаад байстай нэр яасан юм. Амар загинсараа тэгээд би юугаа явуулаад тэгсэн чинь эсэ бичгээд тэгээд би бүр тэрний чинь баахан өдөр бодоо. Тэгээ нөгөө сүүлийнх нь хугацаа дуустдаг өдөр би хамгийн сүүлд нь бүр засаж хамгийн сүүлд нь яг явуулаа. Тэгэл тэгсэн чинь юу нүг бүтгэлийн ингээд жод формоор бүгсэн тэр чатанда ингээд тэмцлээ. Тэгээд ингээд юу зааланд ингээд ирээрээ гэдэг тэгэхгүй юу. Тэгэл хонгороо бичсэн чинь надаас мессеж ирсэн гэл хонгороос. Тэгэл бид хоёр зааланд ирээл би 5 дугаартай, хонгороо 4 дугаартай лээ. Аа. 3. Тэгээд эндээ ингээд ийм дугаар зүгээд. Тэгээд булгаагч надад ч гэсэн бид. Тэгээд булгаагчлаар бидэд ингээд юу 2-оос 3-8 та хөдөлгөөнд даж өгөөд тэрүүний ингээд юу хэр сурсан ер нь ямар хуу одоо промошн нөхцөлт эргэлт гэх мэт юмнууд харж агаад тэгээд ер нь авсан гэж би ер нь боддгийг. Тэгээд ер нь тэгэхэд булгаагч амар гоё тоолдог зөө. Яа бүр одоо бүр бодглоо. Амар
гоё тааддаг за болгоогч бүр таалаад. Ирээ. Таасахгүй тэр 1 2 3 4 Нийгмийн хооронд анд гэж хэлдэг зөө. Тэгэл тэгснээ заагтуудаа дахиад нэг үзхөө гээл. Тэгэл амар гоё багсаа. Тэгэл бүр өөрөө савж маал өөрөө эргэж мэргээл би бүр хараад хөө гэж гайхаад. хоёулаа тий уусаа. Тэгээд нөгөө амар сандарчсан аахгүй нөгөө бид хоёр хамгийн түрүүж яхаар болоод нөгөө 2 8 таад юм хөдөлгөөн заасан шүү дээ. Тэрийг ингээд за бусын гарч игээ тэгээд бид хоёр иж хамгийн тэгэл таалхаа сонсоод тэгэл тавьшаа. 7 and 8. Тэгээд бэлтгэл орсон чи. Тэгээд бэлтгэл ороод ер нь бол бид чинь нэлээ удаа нэгнээсээ бишүрхэж явсан. Манай шинэ Монголын зал ингээ 2 хувцаслах өрөөтэй. Манай хууч эдэн нэг өрөөнд нөрөөд нөө шинэ эдэн нэг өрөөнд ороод тэгээд бэлтгэл тараал гараа авчин бүр бараг бид нар чинь нэг бараг юм ярихгүй тэгээд бишүрхээ бүр нэлээ. Тийм нэлээ. Юм ярих гэхээр хөнгөр бол зүгтэй байж байгаа. Юм яригээл ингээл гарч ирэл ингээл өрөөлөн ингээл ороо явах яг ингээл зөрүүл гараад байгаа. Йоо тэр амар ингээд нөгөө агаар шахажсэн шүү дээ сонгод. Тэг ингээд нэг нэгээр шахаад авахгүй би тэгээ авсны өрөөдөр гарсан ч нэмэ. Хонгороо. Тэгээ яс. Яа надад яа. Тэгэл гэтээ шахаад. Тэр ихтэй хөлөн өрөөдөөсөн юм. Хамт олонны уур амьсгал их чухал байдаг л да тий. Хамтлаг дотроо, энэ спорт дотроо ч гэсэндээ ер нь бол уур амьсгал аягүй их чухал гэдэг. Та хэдийн яг баг дотор чинь уур амьсгалууд нэг ямар шүү байдаг. Анхандаа ямар байж байгаа сүүлдээ яг ямар болсон бэ? Мэдээж одоо ингээд шинэ хүмүүс хуучин байсан хүмүүс ноётон болол гарна. Шинэ хүмүүс ингээд доороос дүүндэр нь орж ирнэ. Тэг болгонд ер нь бол ямар шүү байдаг вэ? Ер нь тэгээ надад л аягүй лайтай санагдаад Арай гэж бэлтгэл. Арай гэж аягүй дөрөвтэй болж гарах. чинь манайх хамгийн анхны багаа бүрдүүлээл тэгэл ингээл угаасаа бүүж юугаач чадахгүй бүгд яг бүр яг тгээс эхлээл ингээл нэгэндээ заагаал сураал явж байгаа штеп. Тэгэл ингээл хараа гэж нэг айтайхан болгоод бүгд нэг гайгүй техниктэй болоод нэгэнтэйгээ дотнолоо тий. Тэгэл ингээл за яг манай баг ингээд бүрдлээ дээ гэж тэгэнгүүт ингээл талнаалга болчихно яг гэсэн. Тэгэл ингээл за яг уу гэж дахиад хүүхдүүд авал дахиад багийнхаа уур амьсгалыг сайхан болоод ингээл байж байгаа дахиад талнаалга болчихно. Тэгэл угаасаа ялцч айгүй хүнд хэцүү спорт болохоор ихэнх нь айгүй шантарч гардаг. Тэгэл тэгэнгүүт зөрж орж ирсэн буцаа шантраад гарна тэгэл тэр чинээс айгүй тэгвэл надад л айгүй хэцүү. Заримынханаас жоохон гэр бүлийн дэмжихгүй байгаад идэг. Тийм. Хүүхдийнхаа гоё хоббиг нь дэмжиж байгаарай зүгчтэй гэхгүй. Хаваатаа байна. Би манай багт юу ба бүр хаас 22-нд 23-нд жилүүд нэг охин орж ирдэг хгүй юу. Тэрний ганц илүү 2 бэлтгэл орчингуутлаа араас нь гарцсан. Тэг яасан гэдгсэн чинь би Euphoria дээр гардаг шиг юм байх гэж бодсон чинь шал өөр юм биш тэгээ гарцсан. Яг киноор төсөөлөд байдаг. Энд чи одоо Олимпиад орох гэж байгаа спорт шүү дээ. Тийм ээ? Гэхдээ юу би хипхопыг бодохтой нөгөө step up гэх кино дэгтэй. Тэр кино шиг боддог байсан. Гэхдээ жоох хэцүү юм биш. Ер нь тэгэл үзэн кино шиг л боддог байсан дөө тий. Дотор нь ороод амьсгалаад үзчих бас өөр л юм байлээ. Юу лээ нэг хизээний Азийн аваргаар илүү яг ингээд нэг бичиг баримт цуглуулах хэрэгтэй болоо нэг таксинд явж байсан. Тэгээд амар яриасаг таксин авах байсан юм аа. Тэг ингээд одоо яах чинь юу хийж явж байгаа юм шиг ингээд би харин ингээд юм тэмцээнд орох юм явж байгаа гэсэн чинь амар сонио ойлголттой байд юм дээр тэр үед за өстой юу мөнгөтэй л аяа явах юм байх нэ гадаадад очиж тэгээ савсгах гэж явах гэж яа тийм аа ингэж ээж аваагаа зовох хэрэг вэ юм нэг. Тэгээ тэр үед би бүр амар сонио болж байсан шүү дээ. Яна гэхгүй. Бой намайг бод. Сая 26 онд явахдаа 24 онд явцсан байсан болохоор нэлийн туршлагатай байсан санагдсан. Энэ гайгүй. Тий одоо юу яах их ингэ мэдээд. Ер нь л тэг хөлөө олчдөг л та тий. Яваад тах тусам хөлөө олоод байна. Тэгээд ер нь бол дасгалжуулагч мавсгалжуулагч болох гэж байгаа хүмүүс бол тэгээд ингээл одоо тэмцээндээ ингээ сайхан яваал ах хэрэгтэй юм шиг л. Тэгэл өөртөө ч гэсэндээ туршлага хөрөнгөлүүлээд
Сая би 26 онд анх удаа дабл төрөлд орж ирсэн. Дабл төрөлчин бол ер нь багийн төрлөөс илүү хэцүү мөлий. Яг нөгөө хоёулахнаа зэрэг жигээд нэгнийгээ мэдэрч хийх хэрэгтэй болохоор тийм. Би бас анх удаа ижил хипхопор орж үзсэн шүү дээ. Тэгсэн чинь миний бие бол яг үндэ помын л зориулттай юм билээ. Үнэхээр хипхоп бол надад наалтахгүй юм билээ. Ялч ингэж хамаг биегээ чанга баг болцсон. Ялч 8 9 жилийн спортоор яг помынхаа төрөлж авчингууд гинт тэгээд 3 4 сар хипхоп бэлдээд орно гэдэг чинь угаасаа амар юм билээ. Саяас юу Азийн аваргаар Таиланд руу манай тамирчны тоо бүртгэхгүй тэгээд TX-гээ багтааж байсан байхгүй юу. Тэгээд тэдний хөтлөөрөө хипхоп дорхтой манайх пом дорхтой. Тэгээд ингээд биний ха тамирчны тоог нөхөд ингээд хоёр төрлөөр орсон байхгүй юу. Тэгэл тиймүүд манай хипхопын багш бидэд амар цагиндаг зөө. Ингээд газраас ингээд бидний хөл ингээд газраас хүнзэрэнгүүтээ үлмиж жигдэн штэ. Тэнгүүд юу гүснээ үлмийг үжигээд байгаа ингээд зөө. Амар загнуулдаг. Та хэдийнх нэг л сонирн байна. Би чинь нэг л сонирн байна. Гэл амар загнуулдаг гэсэн. Тэгээд ер нь ялч ингээд бие дорчдөг юм шиг. Хамт биес бол та тааши мод юм уу гэдэг амар зөвлөлт. Йоо, яг үнэ. Намайг бас яг энэ жил орж их тэгсэн байхгүй юу. Тэгээд нөгөө амар хөшүүн байгаад байна. Тийм. Би уг нь шалгаруулалтанд нөгөө нэг хипхоп төрлөөр өгчихсэн байхгүй. Тэс чинь нөгөө нэг дэлхийн аврал руу явахгүй нөгөө Азийн аврагын байх гэж бодоод тэгээд за гэдэг яг жоохон харж байгаа. Тэгсэн чинь яг за хипхоп н орчод байгаа бүртгэлэн дууссан. Тэгэл пом байна гэхээр би помос нөгөө анх айгаад заахгүй. Ерөөс нөгөө помор тийм нөгөө бэлтгэлд явж өсөж байгаагүй. Тэгээд дандаа өмнө өөр хипхоп тэгэл хай кик хийжсэн болохоор тэгээд пом гэхээр нэг тийм ерөөс нэг тийм амар айгаад яа би ч чадхолоо гэл амар хэцүүс. Тэгэл за өөрийгөө сориод үзье гэж бодоод тэгэл дэлхийн аврал руу явж үзмээрээс болохоор тэгээд явсан. Тэгээ орсон чинь бүр ингээд бэлтгэлээр амарс. Тэр бэлтгэлээр ийм бэлтгэл бас байдгаа ямар амар бэ гэл. Тэгээд яг өөр ингээд төрөл болохоор бас ингээд сонирхсан мөртлөө бас нэг тийм амар хэцүү юм бас гоёс. Би шалгаруулалтанд ирсэн юм биш. Тэгээд тэр эдэг жахаа шалгаруулалт авчихсан байхгүй юу. За хийж чаддаг юм аа зүйлгээд. Тэгээ манай багийн нэг юм байсан. Тэгээ бид хоёр багийнхаа помоос байхгүй юу. Тэсэн чинь ингээд тэргэл помын шалгаруулалтанд ирсэн хипхоп үзэгдэх тахны ямар сониох юм бэ гэж бүр гайхаад заяа. Помын шалгаруулалтанд дээр орж ирсэн хипхоп үзэгдэх үзүүлэлттэй дээ гэж бодсон. Харин араа нэг бүжиг үзүүлгээд тэгэхээр би яна пом их ч мэдэхгүй ш гэсэн чинь пом бүжиг мэдэхгүй ш гэсэн чинь хамаагүй тэл өөрийнхөө багийнхаа бүжиг үлээсэн хипхоп болно. Тэр нь заа тэгвэл бүжиглсэн байна. Наа чин тэгэхээр нэг шалгаруулалтын паян юм байна те. Тэгвэл чинь бас бүжигл адилхан бүжиг байхгүй. Би юу пом бүжиглэжсэн ш. 24 оны дүүргийн авраар хаа. Нэг тим пом төрөлд орж ирсэн хөө дүүргийн аврагт. ямар баг? Болор шиг тий. Болор шиг бас тийм үү? Арай өн бидний дээдлийн үеийнхэн бүжиглэжсэн байхгүй тэр бүжгийг. Бид нар төвлөж ирээд бид нар нэг үзээгээл пом бүжиглэж тайсан гарч ирсэн. Тэгээд юу 24 онд би дэлхийн аврагт явж байсан байхгүй. Гэтэ cheerleading гэх төрлөөр. За. Өөрөө багтай биш. Өөр багтай. Тэ. Хар сувтай. Өш гиснээс нэр та хэдэд багасаа гадуурх заяа өөр багуудтай явах ямар санагддаг вэ? Юу л та. Анхандаа бол амар хэцүү юм лээ. Тэгээ сүүлдээ нэг уусаад шингээд зодтолчаад. Юм тийм үздэг юм байлээ дээ. Зодтолчаад явахтай нэг баг болж авах гэж. Тэр байсан хамтлагаас бол юм сурсан. Тэр өөрөө хамтлаг юм шиг болсон шүү дээ. Юу сурсан гэж болохгүй гинэ. Та тэгэж баг ингээд сольж явж ирсэн аа. Энэ багаараа л явж ирсэн үү? Та ч амар азтай баг юм биш тэгвэл. Би болохоор нөгөө сүүлд орсон гэдгсэн шүү дээ. Тэгээд юу аавч хоёр за маргаас нь бэлтгэл яваарэ тэгэхээр би хонгороор яриад. Тэгэл ер нь юу эрэхтэй яах вэ хүү гэдгсэн чинь ер нь тэгэл манай бэлтгэлтэй ер нь төхүүдээ үсээ шуухгүй бол амар загнуулдаг усны сав авах хэрэгтэй гэх нэг тиймэрхүү ярьж байна. Тэгээ би тэгэхээр за гэж тэгчээлжсэн чинь ер нь юу чимний жоохон сэтгэл санааг бэлдээ жоохон хэцүү юмнуудын ярьдаа гэлтгсэн чинь тийм ч юм их хэцүү, юм ч юм их хэцүү, ингэхэн ч хэцүү, тэгхэн ч хэцүү гэж баг юм ярьдаггүй. Тэгээ би тэгэхээр надад тэгвэл гоё юм ярьдаа гэсэн чинь бодож үзчихсэн аа. Ер нь тэгээ тархан л гоё даа.
За гэж чад. Тэгэл би яг анхныхаа бэлгэд орчвол тэг би ерөөсөө юу одоо ингэж ерөн жоохон чимээг байчих юм бол ер нь яг тэгэж бактериа нэг хуусаж чадахгүй тэгээд яг яваал буцаад ирчих байх гэж та. Тэгээд би юуны тул энэ ч та шишээлээ гэж дунгалаа. Би шууд ингээл орж ирэл хамгийн түрүүнд харсан үнийг л сайн уу Амина өнөөдрөөс орж байгаа гэж. Тэгээд ер нь ерөөсөө янз бүрийн тийм би ер нь угаасаа л экстраверт хүн болохоор тэгээд юу бактери ингэж уусгаад л надад нэг асуудал байгаа. Тийм асуудал надад бол наалахгүй дээ. Шал өөр танихгүй шинэ хүмүүстэй нэг багт орчхоор ингээд тийм надад л аягүй сонирхолтой байдаг. Гэт нэг юм өмнө байсан ингээд багийнхаа хүмүүсийг бол бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл тэнгуут шал өөр хүрээлэл донд ороод шал өөр хүмүүстэй танилцаал тэгэл тэр хүмүүстэй ингээд татансаал за бас ийм хүн байд юм байна гэж шинэ хүрээлэлтэй болохоор аягүй сонирхолтой байдаг. Ер нь л тийм л дээ тийм. Хүрээлэлээ танилцах ч бас гоё шүү дээ. Би бас ямар нэгэн багт ингээд орчхороо бас ягаад ч бас хамгийн их чинь ч юм уу те нэг тийм талтай гаддаг болохоор окей өстой гой баг байд гээл нэг дахиад нэг тийм шинэ нөхөрлөл үүсэл ер нь бол танилын хүрийг аяг үтэлдэг гэх юм уу. Тэг ер нь цаашдаа ч гэсэн тэмцээн дээр таарахтай хүртэл яг л амар гоё ягаад шүү дээ. Тэг хүн тань юм яг. Юу гэж вэ? Миний бичлэг тавигдсан байлээ те. Наад бол нөгөө хамгийн гоё Magic Kingdom байсан гэдэг. Миний яа чимээрээ. Тэгээ гоё. Одоо тийм шүү дээ. Тэгээ бид хэд чинь бас одоо тэмцээнээр олон улс руу олон улуудаа явахтайгаа ингээд зэрэгцүүлээд маш олон гадаад улс орнуудыг бидэд бүжгэрээ дамжуулж үзсэн байгаа шүү дээ. Багасаа л одоо нүд нэхнэ гэдэг шиг айгүй олон улс орнуудаар бүжгийнхаа ачаар ингэж явж үзчихсэн. Тэгээд яг тэр үед та хэдэд одоо ингээл Америк явлаа гэхэд мэдээж Disneyland дээр ингэж аялна тий. Ер нь тэр тэмцээнээр гадуурх гадаад орондоо танилцах тийм процесс нь ер нь бол та хэдэд яг ямар шүү санагдчихсан. Ер нь яг ямар байсан, ямар сэтгэл хөдлөлтэйсэн. Ер нь бол дотн тийм гоё тийм. Дотн. Би ч багны юу байж. Өглөөс өрөө тэгэл өглөө цай гэж яваад. Нөгөө өглөөний цай мэ байгаа ч тийм нөгөө буудлын. Нөгөө 7 хоногт тэр нэг аймаг гоё нэг юм шоколадтай ундаа байсан юм аа. Арын нар чинь А Б З баахан витамин битмээсэн. Тэгэхээр энийг ер нь ирээд 7 хоног уунаа гэл. Зүгээр л баахан витамин битсэн махаа өндөр болохгүй л. Өөр яахаа дээ. Тэгээ 7 хоног уусаа яг тасалдгүй тэрийг авч басан л та. Тэрхтээ ангай амтас. Тэгээд дандаа пицца идсэн гэж. Муу идснэ гэж. Би бол одоо яг чамж өнөрч. Үнэн амар санаж байна. Юу байн очоод үнэн тэгэл бол. Тийм ихтэй биер гээд дундаас. Тэр нэг биер гээд. Яавч үтсэн гэж. Тийм авч үзсэн зүгээр ингээд тийм бив шиг автай өгч зүгээр. Гадуур хараа юм чи яадаг гэдэг. Үндсээр андаал яасан л дээ. Миний хүлээж Монгол тэрийг оруулж ирмээр байна. Энэс харж гинөө. Юу саяны нөгөө парк дээр би Magic Kingdom ордог өдөр миний би амар өвдөд. Тэгэд ингээд юу хонгороо халиг хоёртой ингээд юу нэг тоглоом дээр очирч ирсэн чинь миний толгой өвдөд уйлаадсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд тэр тоглоомных нь хүн над дээр ирсний oh my god are you okay гэдэг тэгэхгүй тэгэхээр би толгойгоо барьцсан үгүй ээ гэдгсэн чинь чи суухыг хүсэж байна уу? Юу анаас сэт гэдэггүй. Тэгэхээр би энэ ч хүн чи суумарлаа гаш тэгээд би ааха гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь амар цаашаа нээж явснаа тэрэгцэд тэгээд би одоо сууя гэж хэлжээ суухгүй байхын цааш ингэж бол тэгээд би thank you гэж тэгээд нэг суугаад 2 минут болоогүй юу манай ээлж ирээл тэгсэн чинь чи ингээд энэ тоглоом дээр сууж чадхаараа юм байна уу гэхээр би ааха гэж тэгээд би таасан шээ. Ийм зураг дараа хаж байгаас юу thank you гэснээс тэр нэг бассейны хашаанаас би дөнгөж гарч ирсэн. Нэг усын нүдний шилээ мартчихад өөрөөрөө гүйжсэн чинь яг ингээ хашаа онгойлгодог хэсгээр нэг юм спикер барьцсан. Нэг юм үсээ амар шүлцсэн нэг юм цагаан шар ах заяа. Дажид нэг мангар өндөр юу хэмдэ өнгөд таах гэх юм. Тэгээд би завгүй явж байгаа юм шиг харагдана. Спикер амар нэг том спикертэй. Тэгээд эвгүй харагдаад ингээ хаалганы онгойлгож өгсөн.
гэд шорт ингээд доор шавталсан бандган гарцсан. Нэг гангстерүүдийн юм шиг. Тэгэл хаалга зүгээр нэг л гарсан чинь араас thank you гэд нэг юм гангстерүүдийн хоолоос хэлсэн. Тэр гойсон. Гэтэ би тэр яг 3 хоног дараалал бассейн дэвтгэд бол би яг тэр өнгөд ярьж таах шиг өнгөтэй болсон. Ингээд усан бассейныхаа шортыг тайлсан чинь миний гоо ингээд цавцгаа. Доошоо бүр ингээд хавар зөө. Үгүй бор бол биш хавар нэрэл яг миний өмд шиг л энэ шиг ч юм уу. Амар байсан. Гэтэ тэрийг би өөрөө мэдээгүй гэж. Тэр манай өрөөндөөс нэг юм Мегмар зол идрэг нэг ах байдаг хаа. Өмнө харч шоолоод байсан. Тэгээ толинд харсан чинь өөрийнхөө биеийг таниагүй. Нэг тийм нэг балиар төвхтэй. Тэгчээд юу Диснейленд орж ирсэн. Тэгээ зурган дээр амар л харагдчихлаа л та. Хөдөөнөөс дөнгөж ирсэн хөдөөний өвчч юм шиг. Гэтэ Америкчууд бас амар тийм сүртэйч их муустдаг. Тэр нь аягүй гоё тэгээ нөгөө нэг яаж яасан штэ. Ухаан алдаж унаагүй юу? 25 онд. Тэгсэн чи өстө нэр ийм л хийх юм чи өстө нэр 3 4 машинаар ингэж ирээл ёо. Амар болж ирсэн шүү. Монголд зүгээр нэг өмнөдүүлэх зэдэр хамнартан дахиад босгоод юм байна. Айгуу сүрхий. Эсвэл ухаалсан чинь. Үгүй ингэж ил онтож болтон юм аа. Тэргүүрээ аахгүй хэрэгцээг хангаад өгсөн те. Автобусанд ялла нэг унтчихсэн чинь нэг хүн ирсэн зүгээр үгээр. Автобус нэг ширүүхэн байт юм. Тэмцээний дуусгаад тэгээ нөгөө нэг 2 судалтай штэ автобус чи бид нэр нэг хөвчээд байхгүй ингээд хөл гар хөдлөхөө хэвчтэй ингээд торгоо байхгүй те. Тэгээ нөгөө нэг айгүй хол зам туулж ажил явдаг. Тэг ингээд хөвтээлээ. Тэгсэн чинь нэг хүн ирсэн. Are you okay? Гэсэн явдаг штэ. Тэгээд яа нөгөө шивэдийн танцсан нэг хичээсэн да ер нь одоо ингээд ер нь бол юу байдгүй ингэж олон нийтийн газар хөвтөж мөртөг хүн байх бай гэх юм ба шууд зарсан байна гэж шууд нөгөө юу вэ эрүүлж өгсөн гэх. Ой. Таны масарсан байна. Би гэсэн дэлхийн асууж. Та нар тэр Америкт очиод тэр бассейнд нь сэлж чаддаг байсан уу анх орохдоо? Би бол эхлээл орсон. Би 3 удаа оролцсон. Нэг эхлээ метр 60 чинь надаас амар өндөр багш тэр үедээ. Тэгэл тэндээ ингээл арайгаас орж ирсэн. Нэг ингээл амар сэлж сураал явж байгаа л зогсоохой. Тэгсэн метр 80-аар нэрт шууд доош унаад. Би шууд ингээд живээд. Тэгсэн ингээд дээшээ гараад үсрээл тослаараа гэж ойрлоод байгаа шүү дээ. Тэгэл ингээл талаас ингээл нөгөө нэг манай хамтлагийн ах нар нь сэлж ирээл нэг хаска гэдэг юм. Хаска гэдэг өгөхгүй юу? Тий. Тэгээ хурж наваг авч явж байгаад нэг цуг живжсэн бас түүх. Тэгээ яг тэгж ихээр нэрээ хүн хурж ирэхээр бүр ингээд наалтгүй шууд тэрчдэг юм билээ. Би бол хэмнээс нэлээ нэг амар зүгтсэн. Таримараас нь болсон. Тэр үрэл. Дөг ахч байсан юм уу, мэг ахч байсан юм бөө мэд. Бүр ингээд гар гартал ингээд тэрч зээ ингээс нь хүүхэд шиг нэ. Тэгээд жипинийхээ дээр толгой дээр гарч ирсэн. Яг тэр авахч нөөдөөс олж нэгсэн туссан бэ. Тэгээд авахч нээр ч юу хэлсэн аахгүй би сэлж чадахгүй болохоор дөрөв ингэ суужсэн чинь ингэ авахч нь хойно ингээл алхаас. Тэгээд ингээд нэг газар зогсож болохгүй баг таа ингээл ингээл бичлэг ингэүүд ингээл хойно ингээл алхаас тийм. Яг толсон үед ихтэй нөгөө тусдаг юм лээ. Тэгвэл ганаас гахгүй туслаа. Тийм зүгээр тоглож моглож байхад амар сүртэй зүгээр өмгөөрөө bijсэн аа яг тийм чи ингэж. Яг ингэж амар сүртэй болол ингэж чи шоолоо зогссон. Би тийм амар инээж чи мэдээсэн байхгүй. Явсан дотор Ой, ихтэй би тэгэж живснийхаа дараа нөгөө нэг за метр 80-тай бассейн руу доошоо унчвал яаж живхгүй байх талаар амар судалж YouTube ороод тэгсэн чинь ингэдэг юм байлаа зөө. Доошоо унлаа. Дотор нь амьсгаагаа түгжээд газар хөрөнгөөтлөө дээшээ өсөрч амьсгаагаа аваад түгжээд доошоо унаад тэгээд тэн дээрээс дээшээ өсрэж дахиж амьсгаа аваад тэгээд доош. Тэр их гоё аргалаа. Энэ турш үзээрэй. За надад нэг асуух юм байна бас. Одоо Монголд улсын аварга гэл ер нь нэг өдөр л тэмцээн болдог шүү дээ. Үргэлжлэх хугацаанд. Тэнгүүд гадаадын тэмцээн болохоор ер нь ялж исэн ч 3 өдөр болдог шүү дээ. Тэнгүүд таадас анх удаага тэмцээнд оролцоход 3 өдөр үргэлжлэнэ гэж та нарт ямар санагдаж байсан бэ? Гоё. Уусал гоё шүү дээ. Тэнд 3 өдөр дараалж очино гэдэг чинь өөр тамирчтаас үлгэр дуурайл авна.
Одоо нөгөө нэг цагийн менежмент чинь хэр таарч исэн гэх гээд байгаа байхгүй би одоо нөгөө нэг хувийн бэлтгэл гэдэг үлээ өгдөг лээ. Хувийн зохион байгуулалт чинь ер нь л тэр үед яг яаж их явж исэн. Унтаал өглөө тэгэл гэдэг шүү дээ. Яг арайч бас будагтай байх нүгэ тэгэл үсээ шууцсан. Өглөө бүр яг шинээр боосон юм шиг л байсан. Гоёроо байсан. Одоо би бол амар сандаг байхгүй яг эхний өдөр бид хоёр ч бас хамт нэг өрөөнд байсан байхгүй юу. Тэгээ мандаа өрөөнийхөө яг эхний өдрөө нэг 4 цаг унтаад арын өдөр нь шууд айгүй ихт гарах болчтой байхгүй юу. Тэгээ шууд арын өдөр нь 2 өглөө 3 цаг унтаал тэгээл дараач өдөр нь арай нэг айгүй нойр аваал. Тэгээд нэг жоохон ядруухан явж илээ. Гэтэ айгүй бас айгүй хүнд даваа байсан. Тэр бол 3 өдөр дараалж хүжилнэ гэдэг бол. Тэр нь бол амар ядардаг. Тий. Тэмцээн дуусаад мэдэрсэн мэдээл. Ядарсан гэсэн тийм болоо. Ядарсан ч гэсэн дахиад нэг хийхэд өмнө нь гаргасан алдаагаа засах боломжтой гэхээр ер нь айгүй зүгээр санагддаг. Та нар яг тайз руу гарах юм ингээд шээсмэс хүрдэг дээ. Тэгэхээр шээчдэг үгүй чишээд. Үгүй би амжуулсан байхгүй. Яг ингээд зарлахын өмнө штэ яг өмнөх баг нь яг буугаан алдаад бас л яг шээс үрэл шууд 0 руу гүүгээд. Үгүй ганцаараа биш юм аа бас. Хандаа нэг бүтээс нэрийг хэлмээр гэнэ. Тэгэл гүв ороод бүр амар хурдан яг зэрэгцээ зогсоол. Би л яг дэлхийн авардаг энэ жил анх удаа орж исэн. Тэгээд яг гарахынхаа өмнө яг юунд гарах гэдэг юусэн ойлгохгүй гэл. За яг яах стилийг ойлгохгүй. Тэгээд сүүл нь сандраад байгаа болохоор нойр үрдсэн. Би сандрахаар нойр үрдэг. Тэгшээгээл нойр үрдэг. Ингээд амар хэцүү яг унтах гал нойр үрдсэн. Тэгээд жоохон солионоос жоохон гараагүй тэгээд нойр үрэл. За жоохон нойр сэргий даа гэл сэргийх гээл. Хамаг би ингээд зохиол сэрхгүйсэн. Яг тэр устаа очоод магаш шууд цагийн зөрөө гараагүй шууд тэмцээн болдог те тэмцээнийхний өдөр. Яа тэр бас аваарч чанга. Ой, та нэг цагийн зөрөө гарах гээд карантинлэгдэг да. Карантинлэг. Одоо нэг Монголд байхдаа шөнөн бос бэлтгэлээгээд өдөр нь унтдаг ч юм уу. Юу н бөөнөрөө байрлж тэгжсэн үү? Тэгэхэд юу н ямар байсан? Гэхдээ кампд байхад бол яг хөө тэрсэн ингээд хажуугаар нь хичээл байхгүй болохоор ингээд өдөр нь ингээд унтчих болоод байгаа хгүй. Тэнгүүд яг сургууль дээр бэлтгэлтэй байх үедээ шөнийн бэлтгэл ороод эхлэхээр ингээд өдөр нь хичээлдээ яваад байдаг. Хичээлээ тарчаал шөнийн бэлтгэл эхлээд байдаг. Тэгээд шөнийн бэлтгэл нь дуусаад буцаад хичээл нь эхлээд байдаг. Тэгээд хизээ унтах нь тодорхойгүй. Ерөөсөө унтах боломж олдохгүй. Тэгээд нэг мэдэд хичээл дээрээ ингээд унтсан гинт сэрж мэржэдэг. Тэгээд ер нь шөнийн бэлтгэл яг хичээл орж яхад орохоор айгүй хэцүү байдаг өө гэдэг. Надаа нэг тэр жилээрээ дотроо бодож ичсэн нэг паян шиг юм байна. Яг тийм бэлтгэл ордог байсан байхгүй юу? Тэгээ курчтэй. Би нэг уртаар курчтэй. Чойрт. Нэг тэр манай хамтлагийн ахнаар ингээл хашаад аваад исэн юм. Нэг дээш юм үзүүртэй нэг төмөр хашаана. Би тэгэл амар давдаг гүн болоод давс чиг курчгийн араас гоогдоод хашаан дээрээс өлгөгдөөд. Гэхдээ тэр хэд ингээд буулгаад өгчихгүй ингээд зураг дарж мараа. Тэр зураг нь дээр шүү. Тэр бүр инээтэй. Би шууд угаасаа эцсэн хүн чинь шууд тэндээс үсэрч гарахгүй шууд курч модал татаад бас ичсэн штэ хинчиж. Та нартаас нөгөө нэг юу тайзан дээр одоо ямар нэг эргэлт эсвэл ямар нэгэн техник хөдөлгөөн хийж агаад унжсэн үе байдгүй. Би яг энэ жилийн дэлхийн аваргаар яг эргэлтээ хийчээд тайсан гарцсан одоо эргэлтээ хийж дуусчаа хойшоо ингээд явдаг дээр нэг ухарж явдаг дээр шүү халтраад унцаахгүй. Тэгээ би яг тэр үед гарч ирчээд бүр амар уйлсан. Яг гол нь яг би ч бол яах вэ те. Тэгээ ингээд бусад ингээд багийнхаа ингээд гişүүдийг бодоол багшаа бодоол амар хэцүүс. Тэгээ гол нь яг нөө би ганцаараа бүжиглээгүй тэгээд гол нь багаараа бүжиглэж байгаа болохоор тэгээ бусдыгаас ингээд алчлаа гэж амар ингээд зөөс. Би бүр дабл дээр 8-5 бүр хөдөлгөөнө мартсан. Бүр цаанаасаа гинт ингээ алгуулсан. Нэр мартсан. Амар сандарсан юм яа. Юу? Би сая 25 оны улсын аварга дээр Арандат флаг өгсруулж байсан байхгүй юу? Тэгээ Арандат аваад эхний флаг аваад дараагийнх нь авах гэсэн хөл цаанаасаа хэлтрээд. Үгүй яагаад ч юм хэлтэрсэн заяа.
Доошоо суугаа авцсан. Тэгс чи дараагийнхны толгоон дээр ингээ бууцсан. Гэтэ амар хажуунд нартай цэвэр харагчлаа. Нөгөө өөртөө юм дотор бол алдчихлаа за жижиг мижиг гэл. Тэгс гайгүй л харагчлаа. Толоо гэтэ энэ толоо ингээ болдорч байсан. Тэр үү хэцүү. Тэгээд юу 24 оны дэлхийн аварга дээр эхлээд нэг гарсан юм. Тэгэл би хийх юма хийсэн чинь тэр цаана ай үлдээд байсан аахгүй. Таашаа гүүх мэдгүй өргөлт рүү оч. Тэгсэн би 2 дахь өдрийн бүжиглэлтэн дээр нь болохоор тэгэл за гусаад үсчигээд 2 удаа флаг аваад дараагийнх дээр нь ямар ч темп авахгүй зогсохгүй ингээд дарлаа ирэхцээ болохоор ингээд сайлтан дээр толгой эргээд нэг хөл дээрээ буучихсан шүү дээ. Ингээд сууц спайдермен шиг. Миний би бас нэг удаа яг 2025 онд би бас нэг унжсэн юм аа. Тэгээл яг тэр үс чинь бүр ингээл хамгийн юм тэнгэр нурж байгаа юм шиг болол эхэлж байгаа шүү дээ. Яах аргагүй багийн спорт агаад гэдэгтэй одоо ингээд нэгэд унчлаа. Одоо 5 оноо манах асуулна. Тэгээд бас дээрэс нь улс орны нэр гэж бас нэг амар юм том юм үүрэг хачаа яваад идэг. Тэгээд тэр үед яг тайснаас ингээл буучаал нилээн сонирн болсон. Бүр нилээн сонирн болсон. Гэтэ яг тэр үед яг азар бидэд нөгөө нэг яг бэлтгэж явах үедээ манай холбооны эгчнэр бас бид эдийн сэтгэл зүйн байдал дээр маш их анхаардаг байсан байхгүй юу. Одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй ер нь бол бидэд бас тэрнтэй орсон тулдаа нэлийн гайгүй давсан гэж боддог. Гэтэ бас яг улс орныхаа нэрийг төлөөлж авч байгаа үед бол ална гэдэг сэтгэлтэй. Тэгээд бас яг энэ тэмцээний өмнө сэтгэл зүгээ бэлдэх гэдэг бас амар. Guys, Сэтгэл зүгээ бэлдэхгүй бол тэгэл амар. ер нь та багш чинь ер нь шийтгэл мэтгэл зод шимтгэн байдаг. Гайгүй. Манай Театр гарахаас өмнө нуруугаад тэгшилсэн далаа. Тэгэл бусдаарч л гайгүй. театрын одоо бид өөрсдөө л гэсэн юм уу? Хийдэг ингээл түг гэж орнаалаа. Маш бүр хийх уусдаг шүү. Тэгэхээр л би яснаас ингээд орж ирээд байгаа юм шиг. Тэгээ та тамирчдын одоо өөрсдийн сэтгэл зүйг хэрхэн ер нь яаж бэлтгэдэг вэ? Тэмцээний явахаас өмнө, сарын өмнө ч юм уу, эсвэл яг тэмцээнд орохын өмнө ч юм уу өөртөө нэг тийм бэлдэх үе байдаг шүү дээ. Та жишээ нь ер нь өөртөө яаж бэлддэг вэ? Сэтгэл санаагаар Би ихтэй яг бэлтгэлийнхаа л бараг тийм сэтгэл зүгээ бэлдсэн болохоос биш яг тэмцээнийхээ үеийнхаа бэлтгэлээ ерөөсөө бэлдээгүй байсан юм байлээ. Амар хэцүү ингээд яг ингээд тэмцээний өмнө ингээд яг ирчингүүт ингээд нэг сандраад сэтгэл зүгээ би сайн бэлдэж чадаагүй тэгэл сандраал яа за юу илээ яах ёстой лээ гэл. Тэгэл яг нөгөө сэтгэл зүгээ бэлдэж чадаагүй тэгээ бас сандарснаасаа болоод унсан байх гэж амар бодсон. Би бол яг ингээд тайцны ард нэг сандрахаараа би халамаар санагдаад тэгэл яг ингээд нэг хөдөлгөөн саасаагаал ингээд байж тэгээд тэгэл саасаа л гэж. Тэгэл тэгс би халаач байгаа. Тийм. Миний хувьд бол яг бас ингэ санагдсан байхгүй юу? Хитэх хөөрж болохгүй. Тэгээд бас хит өөртөө итгэлгүй гэж болохгүй. Би яг хөөрж байгаа гэж унсан байхгүй юу? Ална гээл тайсны гараал нэг эргээл тэгэл онцчихсан шүү дээ. Тэгээд ер нь бол хит хөөрөхгүй л ингээл баланстай байх нь зөв юм болоо да гэж бас тэр үед тэгээ бодсон. Тэгээд сэтих яах. Нэг унцаар бүр амар уур болд шин. Ингээл цаашаага бүр ингээл хөмсөө зангитал. Амдаа ингээл байж болох бүх хараалаа игээ. Тэгвэл тань. Гэхдээ улам сандарчдээ шүү дээ. Би сандрахгүй зөв. За энэ дараагийн хөдөлгөөнд бүр үнэн хүчтэй хийгээл. Тэгэл дотроо уулаад. Тэгээд яг дараа нь боддог л түүнээс яг тэр унчингуудыг за одоо хаяа зүгээр үлдсийн хаал яг толтол нэг чигээл. Тэр нэг алчаар тайснасаа буумаар гэсэн. Дахиад би тавьж байгаа. Нэг тэмцээн дээр хаа. Ингээ манай хэд ингээд яг миний ирэх цаанд амар шахаад авцсан заяа. Тэгээ урд руу эргэж чадахгүй. Яг эргэж гарч заяа гэдгүү. Тэгэл урд руу зүгээр өсрэл гүүчээл бос байрандаа ирээд тэгээ бүжил тосч нөхөн амар тэр уйлс юм айлчгүй. Хүн ярмааргүй. Уйлхасаар авахгүй гэж. Боломжгүй. Ярээр. Disney Resort-та өрөөндөө ингээ хуваарлагдаад орж байгаа. Тэгээд эхний эдүүд бол гоё эсвэл би тэмтэй хэдэрлэстэй ингэж хийгээл тэгээд сүүлийн эдүүд төрлөө баг явдаг хэрэлдээд унчаан чи одоо энэ заваа амьсаа аваач чи одоо юм янзлаач гэж бид хэрэгтэй заяа. Тийм хүс жоохон юмуд олноо. Манер эмхтэй хөлтөд өөрлөлтөө тий.
Манай хөвгүүд бол ингээл цэвэрхэн ороод цэвэрхэн гардаг. Дунд нь яг нэг ховц цаа нэг ич шишидэх юм байх шүү дээ. Тэгэхээр хөвгүүд нарийн илүү цэвэрхэн гэж үү? Тий. Яа бас цэвэрхэн бэнтэр байгаа. Бэнтэр. Цэвэрхэн хөвгүүд байгаа. Хөвгүүд. Цэвэрхэн залуучууд. Тэс октодос бас хийж байгаа юм биш үү? Гэтэ амар удаан гэдэг юм аа шалтна. Жохон Онцлохын хувцс моц гээл лайдтэй тайдал. Би тэдэшод ингээл хутааш. Яг миний мэдгээр бол өнөө шүү шалтан дарна шүү. Яг дотор уцнаас бас нэлтэл л та. Өөр ярих юм байхгүй мó та. За тэгэхээр хэдүүлээ чи одоо ингээд яг энэ спортоор хичээллээд нэлээд олон жил болчихж байгаа шүү дээ. Тэнгүү таад маань цаашдаа ер нь аль чиглэл рүүгээ явъя гэж бодож байна. Яг тасгалжуулагч уу, аль скор шүүгч үү гэд ер нь цаашдын бодсон юмнууд нь ямар шүү байгаа вэ? Аль скор театрын, дуурийн, бүжигчин ч юм уу те. Цаашаа бүр ингээд бүжгээрээ явах хүмүүс байгаа юу? Яг бол яг юу болохоо мэдэхгүй л байгаа л та. Гэтэ бүжиглэн гэдэг бол мэдчих. Тэгээ ер нь л яг мэрэгчлэрээ явна гэхдээ энэ спорт бол хаяхгүй л гэж бодож байгаа. Хажуугаар нь шүүгч болоод ч юм уу тэгээд юм. Би бол одоо 12-оор одоо дараа жил 12-оор төгсөөд оюутан болохдоо Сөөст орно гэж бодож байгаа. Тэгээ Сөөст бүжиг тегличээр ороод тэгээд бүжиг тегличээрээ төгсчөөд тэрүүгээрээ ингээд илүү ингээ олон улс руу магистр хамгаалаад тэгээд ажиллана гэж бодож байгаа. Одоо манай тийшээ бол бүр өөр ингэсэн аль хэдийн багтаа болчихсон байгаа даа ч тийм. Сая юу 26 оны 4 бүсийн аваргаар юу 12 насны англилт баг бэлдүүлж оруулсан. Тэгээд хүүхдүүд маань их хэмжилттэй болсон. Тэгээд юу би болохоор одоо 1 жил дотроо хэлний бэлтгэл сурна. Тэгээд 4 жилийн бакалаврт болохоор Shanghai University of Sport гэдэг спортын сургуульд спортын засгалжуулагчаар. Аа. Тэгээд юу хятад болохоор би юу ер нь Монгол гэж үзсэн. Гэхдээ Монгол болохоор спортын засгалжуулагчаар 4 жил бакалавр сураад араас нь магистраар би тэгэхэд 2 жил спортын сэтгэл судлал гэж үзсэн байхгүй. Гэхдээ хятад болохоор би бакалавраараа спортын засгалжуулагчаар сурж байгаа ч гэсэн хажуугаар нь спортын сэтгэл зүгээ хамт сурчингууд 2 дипломтой төгсдөг. Тэр үгээр ставталтай. Тэнгүүд би одоо ер нь бол миний ингээд ойрын 5 жилдээ бол ер нь би дотоод гадаад ер нь тэмцээнд орохгүй ер нь ингээд хэдэн жилдээ бол миний карьер ингээд ер нь байхгүй болж байгаа. Өөртөө анхаарна. Тэр байхгүй болж байгаа. Тэгээд би буцаж Монголд ирээд тэгээд нэг баг гаргана. Гэхдээ яг тэр болтлоо юу болох нь вэ? Одоо ер нь аюу тохиолдол ихэнх жилд хэлж. Амар баг орж ирэх нэг шүү гэсэн. Эртнээс бэлдээрээ. Тэгээ би болохоор ер нь бол одоо оюутнаа ингээд төгсөөд тэгээд олон улсын хэмжээний шүүгч болох мөрөдөлтэй. Тэгээд ер нь бол хөгжөөний дэмжигчдийн олон улсын хэмжээний шүүгч болъё гэж 23 оноос хойш бодож байгаа. Тэгээд ер нь бол тийм олон улсын хэмжээний шүүгч болно. Тэр болтлоо бол карьераа дуслаа бол бүжиглэнэ. Бүр эцээ тултлаа бол бүжиглэнэ. Тэгээд Оюутны дэлхийн авах чи 25 нас хүртлээр бүжгэлдэг байхаа тий. 25 хүртлээр оюутны дэлхийн авахт бүжгэлдэг байх шүү. Цуг байх уу? Би байвал бай. Онгороо яаж ирж байна? Хоёул даблаар болох юм уу? Би бол одоо сэтгэл судлалаар сурах гэж байгаа. Тэгээ спортын сэтгэл судлаач болж магадгүй. Ер нь бараг болчих байхаа. Тэр лүүгээ ярих сонирхолтой байгаа. Тэгээд бас баг бэлдүүлэх бас сонирхолтой байгаа. Холбоонд эргэж орох нь хин хэм байна. Ер нь тэгж бодож байгаа нь. Бүгдээрээ. Холбоонд их үнс зүтгэнэ гэж байгаа шүү дээ. Гэтэ бид толгой байгаагүйсэн бол бид хэдүүлээ ингэж явахгүй л те. Хэдүүлээ ингэж олон улс руу олон тэмцээнээр ингэж явахгүй л те. Тийм болохоор холбооны их нартаа холбооныхоо бүх ажилчдаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.